Баримын төргийн эрхэм мөндөд үзэгчтэй даваа гарагийн үзэгч та бүхэнд хүрдэг. Нүд шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт бид бүхэн хот төлөвлөлт, хот байгуулалтын талаар ярилцахаар 6 зочтой студидтэй гөрж авчираад байна. За зочтой танилцуулъя. За миний баруун гар талд барилга хот байгуулалтын яамны хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Гүнболд хүрэлцэн ирсэн байна. За нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга Нямбаяр ирсэн байна. За гудамж төслийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Мөнгөн Сарнаа нар хүрэлцэн иржээ. За миний зүүн гар талд шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга архитектурын сургуулийн архитектурын салбарын багш Пүрэв Эрдэнэ ирсэн байна. За SCG Consulting компани гүйцэтгэх захирал хот төлөвлөлтийн мэрэгчлэлтэн Бат Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. За мөн инженер Идэр Бат нар өнөөдөр хэлэлцүүлэгт оролцохоор хүрэлцэн иржээ. За тэгэхээр 2005 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас гарсан дэлхийн хотчлтын төлөв байдал хэмээх илтгэлд ер нь онцлсноор за мөн сүүлийн үеийн тоог харахад бол дэлхийн хүн амын дийлэнх нь хот суурин газар амьдарч байна гэсэн сонирхолтой факт баримтууд бол гарч ирдэг. За хотын шийдлийн асуудлаар бол Улаанбаатар хотын болон бусад хотын иргэд маань сонирхолтой шийдлүүд бол ямар асуудлууд байгаа талаар нийгэмд бол байнга хэлэлцүүлэг өрнөж байдгаа. Тэгэхээр Пүрэв Эрдэнэ багшаас хамгийн түрүүнд ер нь Монгол улс хотын соёлтой байсан юм уу? Монголд одоо хэдэн хот байна гэдэг талаар бас гарааны фактуудыг танаас сонирхъя гэж бодлоо. За. Ер нь бол Монгол улс чинь хотчлтын түүх бол богино шүү дээ. Яг бид нэр түүхэндээ одоо нийслэл бол 370 жил ч юм уу одоо 76 78 жил болж байна уу гэж авч үзэж байгаа боловч яг үнэндээ хотчлт үүссэн нөхцөл байдал бол харьцангуй богинохон. За хотчлт эрчимдсэн цаг хугацааг авах юм бол 1940 50-ад оноос л эрчимдсэн юм үйл явдал болдог. За өнөөдрийн хувьд бол Улаанбаатар Монгол улсын хувьд хотчлтын төвшин 60 гаруй хувь болсон байна л да. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хот болон хот маягийн суурин газар суудаг Монгол улсын нийт хүн амын 60% нь байна гэсэн үг. Энийг нь бус улсуудтай харьцуулаад аваад үзэх юм бол үндсэндээ Европын улсуудтай, зүүн Европын улсуудтай төхөж очиж байгаа. Энэ яг хотсон үйл явцыг бол бид нар мэднэ. Яагаад ер нь хүмүүс хот руу чиглээд байдгийг гэдгийг нь бид нар бол амьдрал дээр мэддэг тийм ээ. Бидний хамаатан садан гэд танил хүмүүс одоо ирсэн нөхцөл зөндөл байдаг. Тэгэхээр энэ хотчих үйл явц бол үндсэндээ хүн төрөлхтний одоо ирээдүй юм аа. Ерөөсөө энэ хотын хотчлтоос буцна гэж бол байхгүй юм аа. За энэ тоо 2050 он гэхэд одоо дэлхийн нийт хүн амын 80% төрөх юм а гэсэн нэг юм тоо байдаг. Тэгэхээр бид нэгэнт одоо хотчих энэ процессыг багасгах юм уу эсвэл одоо эргүүлэн тавьж болохгүй учраас энэ яаж бид хүний амьдрах орчныг бүрдүүлсэн мундаг хотыг ирээдүйд бий болох юм бэ гэдэг ийм л сорилт бидний өмнө тулгарч байна гэж бодож байна. За баярлалаа тань. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамны Гүнболд даргаас бол илүү өнөөдөр хотчлтын талаар бид бүхэн ярихаар мэдээж хэрэг монголчуудын маань дийлэнх нь 800-ыг Улаанбаатар хотын талаар яриа маань өрнө байх гэж бодож байна. Тэгэхээр Улаанбаатар хотыг ер нь анхнаасаа төлөвлөж байснаас одоо ер нь хэд дахин олон хүн энд суурьсж байна. Ямар төлөвлөгөөнүүд ер нь түүхэндээ хийгдэж ирсэн байт юм бол гэдэг талаар бас сонирхъя гэж бодлоо. За баярлалаа. За бүгдээрэнд нь энэ оройн мэндийг хүргэе. Тэгээд ер нь бол яг энэ бол бас илүү нийслэлтэй холбоотой асуудал байх болов уу гэж бодож байна. Гэхдээ ер нь бол одоо Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө бол 3 удаа хийгдсэн байдаг тийм 69 он, 90 он тэгээд сая нэг хийгдээд тэгээд тэрийг нэг 2020 он хүртэлийг хийгдээд 2030 он хүртэл тодтгол бол хөгжлийн тодтгол бол хийгдсэн. Тэгээд эндээс үл яг ингээд хүн амынхын тоонуудын ер нь бол харж болдог тийм эхлээд бол энэ бол нэг 300 мянган хүн амтай хот хийгдсэн, дараа нь 500 мянга
дараа нь сая гээд үл явсан байгаа. За үүнийхээ зэрэгцээ бас энэ хүн амтай ингээд харьцуулаад явхад зүгээр энэ суурьшмал бүсийнх нь бас тэлтүүдийг бас давхар харж болдог те бас их сонирхолтой юу л гардаг те 960 хэдэн га анх 1969 онд бол байсан бол тэр нь одоо ойролцоогоор нэг 3 дахин өсөөд 2700 болсон байх ч гэдэг те тэр нь бол одоо бол бас дахиад 3 дахин өссөн гэсэн тийм мэдээлүүд байгаа. Тэгээ сая энэ Пүрвэртэн багш нь яг хэлж байгаа яг тэр том сорилт руугаа эхлээд анхаарлаа тавья гэж бодлоо тий. Одоо 2050 он гэхэд одоо хүмүүн төрөлхтний үндсэндээ 70 гаруй 80 орчим хувь нь хотод одоо суурших нэ. Гэтэл эргээд энэ одоо хуурай газрын одоо 2% газар л одоо энэ хот байгуулалт хот төлөлт гэдэг процесс үл явагдсан. Тэгэхээр энийг яаж одоо энэ бага улсуудад илүү хүртээмжтэй аюулгүй ажрахгүй нийгмээ бүтээн байгуулах хэрэгтэй байл гэдэг гол асуудлыг бол бид нар бол тавих хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бол энд бол ингээд харахад бол одоо ингээд маш их хүн амын нягтрал Улаанбаатар хотод бол хийгдсэн. Цаашдаас ч одоо нягтрах төлөвтэй гэдэг нь одоо олон улсын жишээс харагдаад байна. Тэгэхэд энийгээ бид нэр хэрхэн нягтруулах хэрэгтэй вэ? Энд дээр ямар бодлогыг баримтлах хэрэгтэй вэ гэдэг дээр л гол анхаарал тавигдах болов гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр Нямбаяр дараагаас мөн адил за нийслэл хотын сүүлийн төлөвлөгөө юу вэ? Сая бол өнөөдөр бол өнгөрсөн 7 хоногт болон ойрын өдрүүдэд бол ер нь бас барилгын ажил эхлээд за уул зуруудын шинжилэлт хийгдэх үү, за хотыг өшөө хайшинд хэлэх үү гэдэг дээр бол бас засгийн газар өөрчлөгдөх болно. Бас одоо энд хотыг ингээд суурьшмал олон бүс байлгах юм аа ч гэдэг юм уу. Тэрэн дээр та бас ерөнхий чиглэл танилцуулаач. За ер нь бол Улаанбаатар хотын одоо хөгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө бол анх 2002 онд батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бодлогын баримт бичиг байсан. За энэ баримт бичиг маань явж байгаад сая 2013 онд тодтгол орсон. За одоо бол энэ тодтгол орсон бодлогын баримт бичиг маань хэрэгжээд үе шаттайгаар явж байна гэж ойлгох хэрэгтэй. За одоо ингээд одоо бол 2017. Тэгэхээр Улаанбаатар хотын бодлогын баримт бичиг маань үндсэн одоо юу хязгаар одоо төлөлтийн юу бол 2020 он гэсэн юм байх. Одоо нийслэлийн хувьд нэн тэргүүний зорилт бол энэ бодлогын баримт бичгийн хугацааг цааш нь үргэлжлүүлэх сунгах. Одоо 2040 он Улаанбаатар хот ямар байх вэ гэдэг энэ ажлыг бол энэ жилээс эхлүүлээд ингээд явж байгаа. За энэ ажил маань мэдээж тодорхой хугацаа үе шатны дагуу яваад 2020 он гэхэд Улаанбаатар хот 2040 оныхоо хөгжлийн одоо шинэ шиг хандлага ерөнхий төлөвлөгөөтэй болох ийм зайлшгүй шаардлага тавигдчихэд байна гэж ойлгох хэрэгтэй. За ер нь энэ ажлын хүрээнд одоо Улаанбаатар хотыг бол зайлшгүй шинжлэхэд одоо бидний тулгамдаад байгаа энэ утаа агаарын бохирдол энэ нэгтрэл за дээрээс нь одоо хамгийн хэцүү юм бол энэ гэр орооллын хяналтгүй тэлэлт гэдэг энэ бүх асуудлыг бол зэгцлэх том бодлогын баримт чиг бол одоо ингэж гаргана гэж ингэ тооцож ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Бат Эрдэнэ захирал бол бас хот төлөвлөлтөөр суралцаж төгссөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр Улаанбаатар хотыг ер нь өөр ижил төстэй хотуудтай харахад эзэлж байгаа газар нутгийн хэмжээгээр ч юм уу байгаа хүн амаараа за мөн зарим тохиолдолд бол манай хотыг бол эхнээсээ хотын хуулийг одоо дагуулж яваагүй дандаа одоо засгийн газар нь хот төлөвлөлт рүүгээ ороод явцсан гэж зарим бодлогын баримт бичгүүд бол хотоо дагаж гарч амжаагүй гэдэг тийм шүүмжлэлүүд бол их явдаг. Тэгэхээр Улаанбаатар хот маань ер нь ямар хот вэ? Хот төлөвлөлт талаасаа. Улаанбаатар хот маань ерөнхийдөө сая Пүрвэртэн багш бас хэлжсэн. Шинэ хот. Айгүй шинэ хот. Нэг яг барилгачаад эхэлснээс хойш бол нэг 60-аад жилийн түүхтэй шахав. Тэгэхээр тэр юу хэлэх вэ гэхээр бид нар бол угаасаа нүүдэлчин соёлтой ард түмэн. Нүүдэлчин соёлтой ард түмэн өөрөө нэг суурьшмал газар амьдраад сурч байгаа л одоо тэр процесстэй л явж байгаа. Гэхдээ бол яг энийг бусад одоо түүхээрээ суурьшмал соёлоор амьдраад эхэлчихсэн хүмүүстэй харьцуулахаар бас хэцүү. Тэдний хийж болоод байгаа манай одоо Монголын хөгжсөн дээр буухгүй тохиолдол их байдаг. Тэгэхээр монголчуудын бас өөрсдийн онцлогийг бид нар бас сайн анхаарах хэрэгтэй. Харьцуулахад бол ерөнхийдөө бол барууны барилгачлалт бол хотчлт бол маш эрчтэйгээр явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ биднийх бол хөдөө орон нутгаас
шууд одоо механик өрсөж байгаа шил сурвалж маш их байгаа учраас тэр нь голцоо эдийн засгийн амжиргаа хайсан шилжил сурвалж ирж байгаа. Тэрийг одоо Улаанбаатар хот нь бол угаасаа хэд дахин одоо нуглаад баахч чадаа байсан. Тэгээд ингээ харахад бол энэ асуудал дэлхийн хотод бол ер нь бол тулгардаг. Гэхдээ Улаанбаатар шиг айхтар хүчтэй бол тулгарч байгаа асуудал бол магадгүй хятадын хэдэн хотоор гарч иж магадгүй. Гэхдээ Улаанбаатар ч бас хятадтай хятадын хотуудтай харьцуулах гэхээр хэмжээний жижигхэн болчдөг. Тэгэхээр бид нар бас эргээд хэмжээгээ харах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо Улаанбаатар нийслэл хот гэж явж байгаа. Нийслэл хотын энэ хавтгаа дээр яаж бид нар нягтралыг зөв бий болох вэ гэдэг асуултын хариулт бид нар олсноор эргээд бид нар манай хотчлтын өндөрчлөлт болоод барилгаж явах бүсүүд бол тэндээс тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр бол бүсчлэлийн асуудал яригдчихэж байгаа гэсэн үг. Тэр маш анхаарах хэрэгтэй. За тэгэхээр Идэр бат инженерийн хувьд бол бас Бат Эрдэнэ захиралтай бас адилхан асуултыг тамиар байна л да. Улаанбаатар хотын энэ хүн амын нягтршил болон хотчлолтой тулгарч байгаа томоохон асуудлуудад бол инженерийн шийдэл гаргая гэж хүмүүс бол их ярьдаг. За одоо бүсчлэл болон энэ хууль эрх зүйн орчин төд нягтршилтыг яаж хийх вэ гэдэг дээр Улаанбаатар хотыг цааш нь тэлэх нь зөв үү? Одоо байгаа дээрээ дахин төлөвлөлтний хийх нь зөв үү? Ер нь инженерийн хувьд юу гэж хардаг вэ та? За бүгднээрээ өндөргөө. За миний хувьд бол одоо Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар ерөөдөө 3 агуулга ярих хэрэгтэй гэж боддог. За нэгдүгüүрт одоо нэгэнт бий болсон байгаа гэр хорооллыг дэд үтсийг сайжруулж дахин төлөвлөх. Хоёрдугаарт одоо байгаа төвийн бүсээ хуучин барилгуудыг одоо шинээр барилгажуулах, зай талбайг шинээр ашиглах, төлөвлөх, сайжруулах. За гуравт нь жишг стандарт бүхий хот хэлтийг үүсгэх нь хамгийн зөв гарсан бол гэж бодож байгаа. За нэгдүгээр асуудал одоо гэр хорооллын хэсэгчлэн дэд үтс байна. За үүнийг яагаад их шаардлагатай вэ гэхээр Улаанбаатар хотод маань одоо шинэ хуучин нийлсэн Орос улсны нийлүүлэлт маань одоо эрэлтээсээ дараа 2 дахин давцсан. За тэгээд энэ Орос улсанд орох залуу гэр бүлүүд болон гэр хорооллын айлууд иргэд маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хэдий энэ хүмүүс хүсэл эрмэлзэлтэй байгаа ч гэсэн хөндлөнгийн одоо улсын нийгмийн эдийн засгийн байдал, за иргэдийн шууд худалдаа авах чадвар, одоо ажлын байр, ипотекийн зээл нь цаашаа үргэлжлэх үү? За тэгээ шилжээр хөдлөөнийг бүрэн хорж чадах уу? За дур мэдэн гэр бариад бууж байгаа айлуудыг бас 100% бүртгээд хязгаарлаж чадах уу гэдэг асуудал. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр энэ бүхэн одоо их шийдэгдэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, тэгээд эргэлзээтэй хугацаа, тэгээд цаашдаа одоо улс төрийн одоо засаг төр солигдож байгаа их эмзэг байдлууд байгаа шүү дээ. Энийг үзэхлээр энэ бүрэн барилгачлалт гэдэг юмыг одоо хүлээхгүйгээр одоо байгаа гэр хорооллын бүс дээрээ хэсэгчлэн инженерийн шугамжуулжийг төлөвлөөд өртөг зардлыг хямдруулад тоос шороо утаанаас эхний ээлжинд салах зүйтэй шийдлэн болоо гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр гудамж төслийн хувьд бол бас Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж байсан төслүүдээс одоо иргэдийн хотын иргэдийн нүдэнд бол хамгийн ил харагдах. За зарим тойрог засварууд болон уул зуруудыг шинжилэн зассан нь бол бас Улаанбаатар хотын иргэдээс маш их одоо талархал хүлээж байсан. За олон уул зур нэрлж болохоор юм тий. Тэгэхээр эхлээд Улаанбаатар хотыг ингэж өргөжнөө гэж тооцоолоогүй байж байгаад хүн амын хэд их нягтршил үүсгээр бид бүхэн уул зуруудын одоо нэвтрэх хурдыг ч юм уу дэд бүтцийг сайжруулах шаардлага гараад daarаас нь ингээд засаад явж байгаа процесс гэж ойлгож байгаа танай төсөл. Тэгэхээр яг одоо яг хөө шинж тэмдэг дээр нь ажиллаж байгаа гэж ойлгож болохоор одоо хотыг амьд организм гэж үзвэл гэсэн хэдий ч үр дүн ер нь ингээд засаад явхад эдийн засгийн ямар үр дүнгууд ер нь гарч эерэг үр дүнгууд гарч байгаа харагдчихэв танай дээрээс. За гудамжлалын өрөөнд бол ер нь нийтдээ 27-8 уул зургийг шинжилсэн засварсан байдیں۔ Иргэдийн ойлголтоор болохоор энэ нөгөө замын төсөл гэж ойлгоод байдаг. Нэгтлэр энэ бол хот байгуулалтын төсөл гэдэг. Тэгээд нэг юмсуур судалгаа гэдэг юм аа 50 оноос хойш Улаанбаатар хотын барилгачлалтын хэмжээ 9 дахин өссөн. Зам талбай хэмжээ нь 0.1 гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө барилгачлалт ихтэй зам нь тэгээд яагаад төгжрөл өсөд агарын бохирдлогдсон байна гэдэг нь эндээс харагддаг. Тэгээд айгүйх буруу зохион байгуулалтаа уулзрууд бий болцсон байсан. Тэгээд тэр бүхнийг үзээд хамгийн их ачаалтаа хамгийн их одоо тэр эргэс зорчдог уулзруудыг ихний ээлжин засварлаа гэдэг 33 уулзрын шийдлийг гаргаад одоо жишээ нь 100 айлын уулзар байгаа. Сапуро ч нөгөө аюулгүй торог байсан тий. Гэрлэн тохиолдоод 4 замын уулзар болгоё гэсэн. Ингээд нийт 13 онд манайх 20 уулзрыг шинжилсэн засварсан байдیں۔
Тэгээ 20-д уулзар шинсгэн засварлаа. Одоо энэ уулзар замын эдийн засгийн өргөж маань шууд гардггүй маань одоо шууд мөнгөн дүнгээр тий. Одоо энэ маань иргэдийн халаасанд ордог шууд бус өргөж гэж гардна. Тэр нь юу вэ гэхэлэр зорчигч болон жолоочдын цагийн эмнэлт байдیں۔ Хүлэмжийн эмнэлт тэгээд нөгөө тэр хэрэгслийн ашиглал засварлалтын хэмнэлт гээд ингээд агарын бохирдлын хэмнэлт гээд ингээд шууд бус утгаараа манай 20-д уулзраас 25.3 тэрбум төгрөгийн жилийн дундаж өргөж гардыг. Тэгэхээр нэг уулзар 1.3 тэрбум. Тэгтээ уулзрынхаа мэдээж нэвтрэх чадвар ачаалал шалтгаалаад зарим уулзар нь одоо 4 ахуулчны уулзар бол маш өндөр байдیں۔ Сапрагийн уулзар дээр байдیں۔ Автослын бууралтаас нэлээд буурсан байдیں۔ Тэгээ бүхэн өргөний уулзар гэдээ байдаг шүү дээ. Одоо тэр маань яадаг гэсэн гэхээр баг одоо нэг чигээрээ яг урсгалыг заавал тойрждаг тэрэнд илүү зарцуулалтаа. Тэр маань бас нэг өндөр өргөж өгсөн ингээд байдаг. Тэгэхээр нийт ер нь дунджаар 20 уулзар дээр 25.3 тэрбум шууд бас өргөж гардаг юм. Сонирхолтой мөнгөнд дүн гард юм байна. Мэдээж хэрэг уулзар хурдан нэвтрэгдсэн хүн гэртээ хурдан хайрна. За бензин тос гэд нэгтаршил стресс гэд эерэг үр дүнгууд бас харагддаг баха. Тэгэхээр энд зарим нэг фактуудыг танилцуулахад нийслэл хотыг анх 125 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан гэж байна. За 61-ээс 76 оны хооронд бол 250 мянган хүнтэй байхаар за сүүлд нь 600 мянга. За сая бас Нямбаяр даргын танилцуулсан 20 он хүртэлх төлөвлөлтийг бол 1 сая 534 мянган хүнтэй байхаар 5 дахин их гэж төлөвлөсөн байт юм байна. Тэгэхээр бид бүхэн одоо ахуйн асуудал руу буюу нийслэлийнхаа бүх асуудал руу орвол маш урт яриа болно. Тэгэхээр хотыг ер нь яаж төлөвлөх ёстой юм бэ гэдэг дээр бас та бүхний байр суурийг сонирхъя гэж бодлоо. Нямбаяр даргаас эхлээд сонирхвол хотуудын талаар сонирхолтой баримтууд, хотууд хүмүүсийн амьдралын хэв маяг болон амьдралын чанарыг яаж дээшлүүлж байгаа сайн жишээг бол бид нар хэвлэл мэдээлэлээс байн гарч идэг. Илүү амьд болгож, ногоон байгууламжийн нэмжин ч гэдэг юм. За тэр нь бол одоо бас хөгшин хотуудын хувьд бол эхнээсээ их сайн төлөвлөсөн байх жишээтэй. За бидний хувьд одоо 3 жилийн дараа энэ бодлогын баримт чиг дуусах гэж байхад ирээдүрүүгээ яаж харж төлөвлөж гин одоо хотыг илүү инновацлог байдлаар төлөвлөх тийм сайн жишээнүүд харж ажиллаж байгаа тийм ижил төстэй өөр улсуудыг даган дүүрэж байгаа зүйл байгаа юм. За яг нэг өөр улсуудыг даган дөөрөх гэдгээс илүү нэг манай одоо юу гэдгийг нүүдэлчин байсан ард түмний одоо сууршмал энэ байдал шилжиж байгаа. Энэ одоо үйл ажиллагаа энэ одоо юу гэдгийг явцыг хамгийн одоо оновчтой шийдлээр дэвшүүлэх нь Монгол маягийн энэ төлөлтийг зайлшгүй нэхэд байгаа юм л. За бидний хувьд бол одоо 2040 оны ерөнхий төлөвлөгөө гэдэг энэ асуудлыг гаргаж ирж байгаагийн хувьд бид нар бол одоо байгаа саад бэрхшээлүүдийг өшөө яаж шилжилтийн шатанд нь багасгах уу, бууруулах уу, энийг бол яаж авч гарах уу гэдэг энэ байдал дээр л илүү ажиллаж байгаа. За энэ ажил маань одоо бол яг эхлэлийн шатанд явж байгаа. За энэ жилээс эхлээд 2020 онд дуусгахаар ингэж төлөвлөж ажиллаж байгаа гэдгийг түрүүн хэлсэн. За ер нь бол манай Улаанбаатар хот маань өөрөө нүүдэлчнээс одоо гэр орол гэж гэр суусны бүстэй. За энэ бүс маань одоо хөгжлийнхөө шатанд тоосгон орол болж байгаа шиг байна. Ер нь Монгол гэр маань их цөөхөн болсон байна. Дандаа тоосгон барилгууд амны сууц болж хувирч байгаа. За энэ маань эргээ цаашлаад бол орон сууцны хороол, хаус хороол болох энэ үе шат руугаа явна. За зөвхөн хүн бүхэн л мэдж байгаа маа хот төлөлтийн нэг саад бэрхшээл бол энэ одоо суурьшлын төлөлтгүй гэр орлын тэлэлт хүн амын хөдөөнөөс орж иж байгаа шилжилт хөдөлгөөн. Энэ маань өөрөө үндсэн хуулийн дээр очиод гацчдаг юм талтай зүгээр ямар ч хот бол энэ хөдөлгөөнийг бол хязгаарлаж хяналтандаа байлгаж иж өөрөө энэ төлөлт гэдэг юмыг цааш нь ярьдаг ийм байдалтай байна. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамнаас илүү сүүлийн үед хотыг бол илүү амьтай хотод амьдардаг хүмүүс өөрийн гэсэн соёлтой, онцлогтой тухайн үндэстэн дотроо. За би бол Нью-Йоркерч гэдэг юм уу те хүмүүс би Америкийн иргэн гэхээс илүү би Нью-Йорк хотын иргэн, би Лондонгийн иргэн гэдгээрээ тийм бахархсан тийм улсын бодлогоос одоо барилгажилт хот байгуулалтын ажилтай бас зэрэгцээд хотын өөрийн тийм өрмөц бодлогод бас хэрэгжиж эхэлж байна л да. Тэгэхээр том хотуудын жишээг бид бүхэн байнга ярьдаг. Манад болохоор илүү иргэдийн оролцоотойгоор энэ шийдвэрийг гаргаад явсан нь
урт хугацааны настай гэж ер нь яамнаас үзэж бодлогоо боловсруулдаг уу? Эсвэл мэрэгчлэтнүүд суугаад за одоо энэ өвөл бол бид нар агаарын бохирдол ярьж эхлэхэд бол бас хотын дарга маань шилжиж төлөвлөгөөнийг түр хугацаанд хориглох шийдвэр бас гаргаж байсан тийм ээ. Тэгэхээр нийслэлийн асуудал руу ер нь яам хууль эрх зүйн хүрээнд хэр орох боломжтой болж байна. Эсвэл нийслэл маань илүү биеэд байгаад хотынхоо иргэдийг одоо иргэдийн хурлын төлөөлөгчдөрөө дамжуулаад шийдвэрээ гаргаад явах байгаа юу? Та тэрэн дээр одоо байгаа хууль эрх зүйн орчин танилцуулж өгөөч. За ер нь бол яг нэг хоёр асуудал байна гэж ер нь ойлгочлоо тийм. Тэгэхээр ингээд магадгүй одоо би Нью-Йорк хотын иргэн гэдэг юу одоо хүмүүс ярьдаг тийм. Тэгэхээр энэний цаана одоо ингээд тэргүүрээ бахархах болсон гол үзүүлэлт нь юу юм бэ гэдгээл бас эргэж харъя л да. Магадгүй одоо би Нью-Йоркт амьдардаг бол одоо дэлхийн санхүү эдийн засгийн нийслэл гэж бас ярьдаг тийм. Мөн түнчлэн тэр Нью-Йоркийн хөнгөн бирж тэргээд яг тэнд үл ингээд том утгаар нэргээ харах юм бол тэр хотын гаргаж байгаа эдийн засгийн чадамжийн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл одоо энэ эдийн засаг нь хэр хүчтэй байна. Тэр асуудал ерөөсө хамгийн одоо гол одоо тэр тухайн иргэдийнх нь бахарх чадж байгаа зүйлийг нь тавьж байгаа. За мэдээж хэрэг энэ дээр бас тэ үндэсний соёл түүхэн барилга байгууламжийг хадгалах асуудлууд бол бас тавигддаг тий. Тэргүүрээ бол аялал жуулчлал татдаг. Энэ бас мэдээж хэрэг эргээд нөгөө эдийн засгийнхаа үр өгөөжийг бас нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хот байгуулалт гэдэг маань одоо яг энэ дотоороо харах юм бол цаана одоо яг энэ хүмүүс амьдарч байгаа болохоо нийгэм бүтээн байгуулад байгаа. Гэхдээ энэ нийгэм нь өөрөө эдийн засгийн суурьтай, эдийн засгаа дэмждэг тийм л суурьшмал тийм л газрыг хилээд байгаа юм л да. Тэгэхээр тэр утгаар нь ингээд харахаар саяны ингээд асуултын 2 дугаар хэсэг дээр ингээд орохоор тэндээ яг амьдарч байгаа иргэд нь өөрснийхөө ирээдүг хамгийн зөв зүйтэй одоо шийдэх ёстой болсод нь. Өөрөөр хэлбэл одоо яг саяны асуултын 2 дугаар хэсэгт ингээд орохоор орон нутгийн захиргааныг энэ асуудлыг шийддэг байх нь бол зөв. Яамны хувьд бол энэ бодлого боловсруулж байгаа юм. Энэ бол зөвхөн тухайн орон нутгийг харж байгаа биш. Улсаас яагаад энэ хөдөлгөөн нь явагдаад байгаа? Ямар учраас энэ Улаанбаатар хот руу ингээд нягтраад байгаа? Тэгэхээр энэ асуудлуудыг яг зөвхөн нийслэл дээр биш яг энэ улс даяар нь харж энэ асуудлын шийдлүүдийн л одоо гаргаж ирж бодлогыг босруулж лах хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр Бүрэн Эрдэнэ багшаас бас та Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх ёстой гэж хардаг вэ гэдэг дээр та бол одоо маш олон энэ салбарын хүмүүсийг одоо бэлдэж гаргаж байгаа гэж ойлгож байна. За Улаанбаатар хотын талаар бол иргэдийн дунд түгээмэл яригддаг яриануд бол яг нэр томьёо руу албачиж ордоггүй, судалгаатай юм бас их бага яригддаг. За өвөл болохоор бид нар энэ хотоос нүүх ёстой ч гэдэг юм уу, байгаль экологийн тэнцвэр алдагдсан болохоор хар хорон хот руу нүүлгэн ч гэдэг юм уу гэж энгийн сан солилцох зүйлүүд бол гардаг. Гэхдээ бусад хотуудыг харахад бол ингээ бүсчлээ зохицуулаад тэндээ байх тусмаа үн цэн шингэж газрын үн, барилгын үн, соёл үүсэж байгаа харагддаг шүү дээ. Тэгэхээр та юу гэж хардаг вэ? Улаанбаатар хотыг хүн амьдрахад илүү таатай болгохын тулд. За яг хөө энэ нөгөө мэрэгжилтэн бэлддэг гэлээ. Шинжлэх ухааны технологийн сургуулийн архитектурын тэнхэн бол архитекторуудыг бэлддэг. Харамсалтайгаар өнөөдөр тогтмол хот төлөвлөгч гэдэг мэрэгжлийг бэлдсэн юм түүх нэн хомс. Тийм учраас үндсэндээ Монгол улс бол хот төлөвлөгч гэдэг хүний дутагдлалд орсон, мэрэгжилтийн дутагдлалд орсон юм л да. Тэгэхээр одоо манайд хотод ажиллаж байгаа юм уу, бусад газрууд ажиллаж байгаа, хот төлөвлөлтөөр ажиллаж байгаа хүмүүс бол гэвчлэн одоо орон зай дизайнер юм уу, одоо барилгын архитектурын талын хүмүүс байдаг. Хот төлөвлөлт бол өөрөө маш том өргөн хоорондоо харилцсан хамаарсан асуудлыг шийддэг юм том салбар юм а гэж. Тэгэхээр бид нэр хэрвээ яг хот хөгжиж гин гэж энэ хотын хөгжлийг бол нүдэн дээр барилга баригдаж байгаагаар нас хармааргүй байна л да. Өнөөдөр бид нэг асуудлыг хэрхэн сайн шийдэж байгаа гэдгээр бол хот төлөвлөлт болон байгуулж явах хэрэгтэй юм а гэж. Тэгэхээр бид нэр одоо ийм улирлын чанартай асуудлуудад тий асуудлыг нэг юм яг бие нүүрэн дээр тулах дээр л тэрийг асуудал болгож шүү дээ. Гэтэл энийг бид нар яах ёстой вэ гэхээр бодлогын хувьд нь гарах ёстой юм а. Энэ дээр нь судалгааны том байгууллагууд байх ёстой юм а.
гэсэн ийм асуудал гарч байгаа. Жишээ нь яам бол одоо бодлого боловсруулна гэхээр яамд ажиллаж байгаа мэрэгчлэлтэн цөөхөн бодлого боловсруулах одоо өдөр тутмын ажилдаа яваад таарчаад байгаа байхгүй. Хот дээр явагдаж байгаа асуудал бол бас мөн тийм. Тэгэхээр яг тэрний цаатлын үндсэн мөн чанарыг гаргаад хэн гаргаад байгаа юм бэ гэхээр хинч болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ л үл бид нар асуудлыг чиглүүлмээр байна л да. Тэгжээж энэ учраад байгаа нөхцөл байдлууд ямар их сурвалжтай юм бэ гэдгийг юм судалгаагаар бас тогтоох хэрэгтэй. Тэгээ энэ байдал дээр бид нэр цаашдынхаа бодлогыг гаргах хэрэгтэй. Стратегийг боловсруулах хэрэгтэй ийм асуудал. Тэгэхээр яг хуу шинэ ухааны технологийн сургуулийн хувьд бол үндсэндээ маш олон эрдэмтэн мэрэгдийг цуглуулсан юм байгууллага учраас хот төлөвлөлтийн бодлого гаргадаг одоо ийм баг гэдэг юм уу лаборатори гэдэг юм уу нэг ийм юмыг амарч гэсэн гаргая гэсэн юм санаачлагыг өрнүүлээд одоо нэг юм ярианы төвшөнд бол явж байна. Тэгэхээр бид нэр үнэхээр тэр шатны юмнуудыг одоо хамгийн эхлээд юм хийхин тулд тэрийг хамгийн сайн бодох ёстой тэр үе шатыг л орчоод байна л гэсэн. Энийг хийх ёстой л гэсэн санаа. Тэгэхээр Бат Эрдэнэ болон Бат Эрдэнэ захирал бол Идрот инженерээс одоо хэрвээ хот төлөвлөлтөөр сурч төгсдөг мэрэгжлийн тоо бага байдаг. За манад бол улс төрийн цикл маань 4 жилээрээ явдаг. Хотыг бол урт хугацаагаар төлөвлөх ёстой гэж бас баримтууд уншихаар одоо редакцийн бэлдэж өгсөн баримтууд дээр бол том хотууд бол урт хугацааны төлөвлөгөөтэй байд юм байна. Тэгэхээр одоо гараад байгаа шийдвэрүүд маань илүү шинж тэмдэгтэй тэмцсэн байна гэдэг Пүрэв Эрдэнэ багшийн хэлж байгаа шүүмжлэлтийн ерөн санал нийлэх үү хоёр. 100% санал нийлнэ. Энэ бол дандаа гал унтраас ажил явдаг. Өнөөдөр карантины усаа хаалаа гэдэг одоо цас дарын захирамжийг бас бүгд хэлж байгаа тийм ээ. Яг хоо арга ядаад галаа унтрахын тулд карантин хааж байгаа байхгүй юу. Ер нь бол үндсэн хуулиуд авсан захирамж. Үндсэн хууль дээр хааж амьдарч болно гэсэн. Тэгээд ингээ харахаар бид нар бол шууд гэж хүчээр тэгж хийж боломгүй юм байна. Эдийн засгийн үр өгөөж сая гүн бол дараа бас хэллээ. Бид Монгол улсын хэмжээнд асуудлыг харах хэрэгтэй. Энэ бол ганцхан Улаанбаатар хотын асуудал биш юм. Монгол улсын одоо хаавсан ховдоос эсвэл доронтоос хүмүүс яагаад Улаанбаатар руу шилжих үндэслэл гарч ирж байна гэдгийг одоо нэг янз бүрийн дүн шинжилгээ анхаарах гэдэг чинь яг юунаас бол энэ асуудал гарч байгаа юм. Тэрийг судалгааны ажлууд түрүүний Пүрэв Эрдэнэ багшийн хэлдэг тэр судалгааны юг хийдэг тэр urban lab-ууд гэж ярьдаг те. Энэ лабуудыг бол маш одоо бүр төсөв гаргаад тэрийг санхүүжүүлээд энэ хүмүүсийг ажилуулад судлааг бол дандаа тултал хийж байгаа хэвээр. Одоо бол тийм судалгааны байгууллага байхгүй. Одоо бол хомс штэ. Хомс штэ. Одоо ерөнхийдөө бол хувийн одоо хөвшилт байдаг консалтинг компаниуд энэ тийм жижигэн судалгааны ажлуудыг хийдэг боловч яг одоо цогцоор хийсэн судалгаа бол маш хомс. Ерөнхий төлөвлөгөөний судалгааны ажил дээр бол салбар болгон хүмүүс ажилласан. Гэхдээ тэрэн дээр бол бас цаг хугацаанд их хавчигдсан. Ингээд яг бодтой яг нэг судалгааныхаа зарим юмнуудыг бас орхигдуулсан байж магадaltaй байдаг учраас энийг тогтмол хийж байгаа хэрэгтэй. Яг л өнөөдөр байсан асуудал маргааш шал өөр шинжтэй болж хувирж яадаг учраас тэгэхээр энэ динамик орчинд бол бид нэр динамик судалгааг нь тогтмол хийж байгаа хэрэгтэй. Цаашдын хүчний чиг хандлага ямар байна гэдгийг өөрчлөлт тооцоолж бусдын одоо жишээнээс сайн суралцаад тэр жишээнүүд нь Монгол хөрсөнд яаж бох хэвээр гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд би энд бас юм хэлмээр байна. Сая гэр хороол тэр дид бүтцүүдийг тавих хэрэгтэй гэж хэлж байна. Энэ дээр бол бас 100% санал нийлэх хэцүү байдаг. Яагаад гэхээр эргээд бид нэр дид бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Энэ одоо манай 60% гаруй хүмүүс амьдарч байгаа гэр хороол дид бүтцийг тавих юм бол эргээд нийслэлийн нэг урсгал зардал бол даар давших юм болно. Эргээд бол нийслэлийн дампуурх маягталтай асуудал яригдах байхгүй. Яаж санхүүжүүлэх вэ гэдэг бол яаж санхүүжүүлэх. Тэгэхээр бид нар энэ дид бүтцийн үр ашигтай тэр хэлбэрүүдийг сонгох шаардлагатай. Эдийн засгийн хувьд яаж одоо нэгтршил гэж ярьж байгаа. Тэр нэгтршлыг бий болгосноор эдийн засаг нь өөрөө тэр өөрхийн зардлыг дааж явдаг доктортой төр бүгдийг хийгээд тах юм бол чадахгүй шүү дээ. За тэгэхээр Идрот яг саяын Бат Эрдэнэ захирлын байр суурь дээр Улаанбаатар хотын хөгжлийг өмнө нь хэлсэн 3 одоо агуулгаасаа хаанаас нэхлэх ёстой гэж боддог. За саяны эдийн засгийн судалгаа үр ашиг гэдэгтээ бол санал нийлдэг. Гэхдээ ямар ч гэсэн бид нар энийг хийгээд үзээд туршаад явах хэрэгтэй. За тухайлсан одоо бүс дээр жишг дэд бүтцтэй гэр оруулаа бариа. За тэрийг одоо чинь концессийн гэрээгээр улстай хамтарч яваа дараа нь ашиглалтын зардлаа орлогоосоо компаниуд мөн санхүүждэг хэлбэрээр хэрэгжүүлж болох бах. Гэхдээ ямар ч мэдээж асуудлууд бол их байгаа. Гэхдээ заавал хийгээд үзээд хүмүүсийнхээ ойлголтыг өөрчлөөд тийм жишг ингэж болдсон байна гэдэг ойлголтыг төрүүлэх хэрэгтэй. Тэгжиж бид нар дараагийн шатны том мега инженерийн шугам сүлжээний асуудлуудаа иргэдэд таниулж одоо нүүлгийг шилжүүлэхтэй
Зөндөө асуудлууд гардаг шүү. Эдүүсийг шийдэх боломжтой байгаа ч. За хоёр талаар одоо байгаа энэ нормтой стандартыг миний хувьд бол шинжлэх шаардлагатай гэж боддог. Яг тэгэхээр бид нар ингээд 1 саяас илүү дэш хүн амтай болсон, их хот гэсэн статустай болсон. Тэгэхээр хүн амын нэгтрчлэл ихтэй үед одоо нөгөө бидний цаасан дээр байгадаг нормын одоо талбай, барилгачдын талбай, нийт зам талбай, ногоон байгууламжийн талбай нь хүрэлцээ нь ямар вүлээ. Тэгэхээр энийг бид нар нэгэнт одоо ингэ зөрчилдөд байгаа юмыг гадны одоо шинэ хотуудын нормтыг судлах зарчмаар одоо мэргэжилтэд боловсон хүчнийг тэндээс одоо бэлтгэж судалгаа хийлгэж тэгээ эргээд Улаанбаатар хотынхоо одоо шинэ төлөвлөлтөн дээр тусгаж ажиллах зүгээр санагдтыг. За тэр сая одоо Макапа нэг давхар замын зөөр шийдэл концепт санаа гэдэг сошиал дээр байрлуулсан. Тэгэхэд хүмүүс бол эрэг сөрөг янз бүрийн олон хандлагатай байсан. Энэ бол нэг талаараа хүмүүс ямар реакц гарах нь гэдгийг туршиж үзэж байгаа. Нөгөө талаараа бас шин санал санаачлахыг залуучдын зүгээс дэмжиж харуулж байгаа. Ингээд давхар зам хувьд одоо жишээ нь энэ бол мэдээж гал унтрах шийдэл тийм ээ. Ярихад бол давхар замаа шийдсээр бид нар одоо энэ шугамаар явж агаараар явж их олон багталсан кабель тийм гэрлэн дохоо, камер, холбоо тохиоллын бүх шугамуудыг одоо нэг чиглэлд нь явуулаад за гэрлэж гисэн давхар замынхаа гүүрнээс тусгаад ч юм уу гэдэг цэвэрхэн байдлаар шийдэх санаа танилцуулсан байна. Сонирхолтой шийдэл ихтлгүүрийн урдуур хийсэн байсан мөн үү тий. Тэгээ сошиал медиа дээрээс бас би олж үзсэн юм байна. Тэгэхээр мөнгөн сарна гас илүү танаа юу төлөвлөж байна вэ гэдэг асуулттай цуг дэлхийн томоохон хотууд за Москвад Арбат ч гэдэг юм уу. За хотын төв рүүгээ бол нийтийн тээврийг зөвхөн оруулах, за аль болох автомашингүй болгохоор шийдлүүд бол их болж Норвегийн зарим хот бол одоо автомашиныг төв рүүгээ оруулахыг болиулна гэдэг гарч ирнүүд мэдээлэл гарч ирээд байгаа. Тэгэхээр гудамж төслөөс бас өнгөрсөн жил бол илүү хотын төвийн энэ бүсүүдийг бид бүхэн нийслэлчүүдэд илүү явган оролцуулдаг. За ресторан, бизнесийн үйлчлэгээний байгууллагууд илүү олонтой. Замд машиныг чухалчлах биш, хөдөлгөөнийг чухалчлах биш, илүү хүмүүсийн амьдралын хэв маяг руу шийдсэн шийдлүүд танилцуулж ирсэн л та. Тэгэхээр танаа дээр нийслэлийн 33 уулзуурын судалгаа ингээ гарцсан байна гэхээр өөр цаашаа юу төлөвлөж байгаа вэ? Энэ дээр бас төсөв мөнгөний хүндрэл байдаг уу? За ер нь бол манайх нөгөө төлөвлөлт хийхдээ бас олон улсын жишгт харьцуулсан хоттой харьцуулж судалгаа хийдэг. Тэгээд одоо манай төслийн байр суурь юу вэ гэхээр Улаанбаатарыг том мега хоттой харьцуулахаас илүү уур амьсгал нь ажил төстэй, хүн ам нь бас төстэй тийм улсуудаа харьцуулдаг. Одоо ихэнхдээ Скандинавийн хойгийн орнуудтай харьцуулдаг. Хүн амын хувьд ч төстэй, цаг аарын хувьд ч төстэй. Тэгээд Монгол улс ч өөрөө тийм их 3 сая хүн амтай газар нутгийн хувьд боломжтой гэж үздэг болохоор тэгээд төлөвлөлтийг харьцуулаад бид нар шинэ төслүүдийн хувьд гэх юм бол ер нь бол энэ хот өөрөө нөгөө амьд хот байх хэрэгтэй гэдэг утгаараа тий одоо дэндүүх машины төвчрлэх болчлоо шүү дээ. Тэгэхээр боломжийнхаа хувьд залуучуудыг ч юм уу хүмүүсийг одоо дугуй ундаг болгоё гэдэг манай 2 дугуйн зам төлөвлөсөн байгаа. Тэр маань Улаанбаатар хотын босоо тэнглэг, эвтэй тэнглэгээд одоо нэгдэр хоолоос авцруудын ордон хүртэл одоо энэ дугуйн зам төлөөд энэ маань нэм төв зам дагуу биш. Ерөнхийдөө орон сууцны орон зай байгаа хорооллууд дундор явах дугуйн зам ба. Одоо нэг нь 7 болоос урагшаага ингээд зайсангийн одоо гөр хүртэлтэй. Ингээд 2 босоо эвтэй тэнглийн дугуйн зам байгаа шүү. Дээрээс нь туулын дугуйн зам, ноон гудамж дугуйн замын туул голын дагуу 22 км дугуйн зам байдаг. Тэр маань нөгөө одоо манайх надад ингээд туулын дагуу хүмүүс очиод хогоо хаяад ингээд амрах одоо ер нь бол албан бусаар юм амрах зуулган бус болцоод байгаа шүү. Тэгээд тэрийг нөгөө эзэнтэй болгоод өгчгөр тэр маань өөрөө цэвэрхэн эрүүл хотын төлөө болно шүү. Тэгэхээр тэр дагуу бас дугуйн зам төлөвлөсөн ба автомашингүй гудамжийг бид нар Европын орнуудаар яваад тэгээд ер нь бас нөгөө Даны алдарт юу гэдэг юм хот төлөвлөгч ялангуяа автомашин гудамжинд айгуу тийм туршлагатай хүмүүс тийм үнтэй уулзаа Янгел гэж үнтэй уулзаад тэгээд Улаанбаатар хотод ер нь бол автомашин гудамж байх хэрэгтэй. Тийм ялангуяа төв хэсэгтээ буюу жуулчд их гад ирдэг газар буюу энэ одоо хуучин 22 тагнуулын ерөнхий газар 22 урдуур яваад хань гардын баруун талаар Мобиком мөртлөн П хэлбэрийн эхний ээлжний одоо автомашин гудамжийг төлөвлөсөн. Энэ маань яг хөглөр нөө амьд хотыг бий болгох, нэрүүл хотыг бий болгох бас нөө машин тэргийг хязгаарлана гэсэн утгаараа тийм төлөвлөлтүүдийг гэж байгаа. Тэгээд ер нь бол төслийн өрөөнд ногоо Улаанбаатар гэдэг айгүй том тийм хөтөлбөрийн хэмжээний төсөл боловсруулад явж байгаа бид нар. Ундаг дугуйн замууд бол сонирхолтой байна. Яг дөнгөж өчигдөрхөн бол замын цагдаагаас
одоо уран дулаан улирал ирж байгаа болохоор хүүхдүүдийг дугуй бити унаараа гэдэг анхааруулга гаргасан байсан. Яагаад гэвэл одоо байгаа дэд бүтцийг бол одоо Улаанбаатар хотод амьдардаг бүх иргэд маань мэдж байгаа. За өнгөрсөн жил 130 гаруй автобус, мопед ундаг дугуйнаас болж гарсан байлээ. Тэгэхээр магадгүй танах нийслэл маань гудамжсэлтэйгөө нийлээд энэ хоёр урт замыг хийсэн тохиолдолд бол бас аюулгүй замаар зорчих боломжтой болох бах. Тэгэхээр Нямбаяр дараагаас бол илүү сая Бүрэн Эрдэнэ багш за Бат Эрдэнэ захирлийн хэлж байгаа нийслэл маань одоо 40 оны төлөвлөгөөгөө гаргахтаа болон одоо гаргаж байгаа шийдлүүд дээрээ санхүүжилт тэгээ зөвхөн өөртөө босгож гин үү эсвэл илүү хувийн секторээр одоо санхүүжилтийн корпорац гэж байгуулагдсан санагдчих байна. Төлөвлөлтөн дээрээ яг хэний тоон дээр судалгаан дээр нь үндэслэж шийдвэрүүдийг гаргаж байгаа эсвэл илүү иргэдийн хүсэлтэн дээр иргэдийн хурлын төлөөлөгчдийн хүсэлт иргэдээс орж ирсэн саналууд дээр шийдвэр гаргадаг уу? За хамгийн түрүүнээс энэ 40 оны ажил маань одоо бол дөнгөж эхэлж байгаа гэж. Ер нь бол хот байгуулалтын тухай хууль бол бусад хууль тогтоомжтой энэ бол нээлттэй. Шилжүүлгийн шат маш олон шаттай амжилттай яваад бүхэл иргэд аж ахуй нэгж бүхэл байгууллагуудад санал нь авна. За ер нь бол санхүүжилтийн хувьд гэж энэ бол өөрөө нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил. За ингээд 2010 энэ жил бол нийслэлийн төсвийн хөрөнгө тодорхой санхүүжилт суудсан ажлууд эхэлнэ. Ер нь 40 оны төлөлтөнд зайлшгүй шаардлагатай одоо та бидний яг гал унтраах зарчмаар яваад байна гэж шүүмжлээд байна л. Энэ бол гал унтраах зарчмаар явахаас аргагүй ийм л байдал. За хотын даргын гаргасан энэ шилжин сургах төрөг хязгаарласан захирамж бол нэг арга. Өшөө цаашаа маш олон арга байгаа. Энийг бол нийслэл дээр бол ярилцж байгаа. За одоо зүгээр жишээ дурдахад бол хот бол өөрийн оршин суугчдаас татвар авдаг. За ийм байдалтай байж болно. Миний мэдхээр бол Токио хот бол өөрөөсөө яг хотын тусгай иргэний татвартай. Замун дээрээс нь хотод байгаа үйл хөдлөлийн татвар гэж байдаг. За манай Монголд Улаанбаатар хот бол ингээд яг жишээ дурдах бол маш олон татвар ерөөсөө байдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн асуудалтай холбогдуулаад эдийн засгийн зарчмаар бас хязгаарлаж болно. За нөгөө талаас улсын бодлого агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарт тохиолдог шүү дээ. Улаанбаатар Монгол улсын бүхэл аймгийн том төвүүд бол нүүрсдүүлж байна. Бүгд л агаарын бохирдолтой. Тэгэхээр энийг бол илүү улсын бодлогоор яах ч нүүрсийг яаж хязгаарлах вэ? Газрын хэрэглээл рүү яаж төлөхөө хандуулах вэ гэдэг. Энэ бодлогууд бол улсын талаас ингэж явах. За мөн энэ буруу замын төгжил. Энэ дээр бол Улаанбаатар хотоос тодорхой судалгааны ажил хийж ялангуяа хот төлөлт ерөнхий төлөвлөгөөний газар бол энэ насжилтаар нь хязгаарлах уу зөв буруу гэсэн өрүүл байгаа шүү дээ. Өрүүлээр хязгаарлах уу гэдэг энэ судалгааны ажлууд бол хийж байгаа. За энэ бол тодорхой хугацааны дараа хотын тодорхой төвшөнд бол яригдана, танилцуулагдана гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За баярлалаа. Тэгэхээр гүн бол дарга танаас илүү одоо философи асуулт асууж таарчих гэдэг. Монголын одоо манай хуулинд маань хот байгуулалтын тухай хуулинд маань бол хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах гэдэг ийм гайхамшигтай заалт байд юм байна. Гэхдээ яг хотын гаргаж байгаа шийдвэр болгон дээр бидний одоо байнга хэвлэл мэдээлэлээр хардаг юм уу нийгэм хоёр тал болж мэтгэлцдэг маргаанууд бол за дугаар хязгаарлал нэхэр зарим хүн хохирчдаг. За хүн оруулж ирэхгүй гэхээр үндсэн хууль ярьдаг юм. Тэгэхээр за энд уулзуур чөлөөлөөд хотоо сайхан болгох гээд байна гэхээр айл нь нүүдэггүй. Хотоос тавьж байгаа саналыг хүлээж авдаггүй ч. Тэгэхээр энэ заалтыг хангаж одоо хөгжсөн жишг хотууд дээр бусад хотуудын түүхийг харахад харагддаг уу? Эсвэл хот төлөвлөлтөө гаргаад татвараа гаргаж ирээд өөрийн гэсэн орлоготой болоод ингэж явсан жишг нь илүү байд юм. Мэдээж нийгмийн одоо бүтцээс нь хамаарах байх л та. Тэгэхээр ардчилсан улсуудын жишээн дээр танаас асууж та ер нь хувийн бодол ямар байдаг? Тийм. Тэгэхээр яг энэ дээр юу л дээ ингээд хот байгуулалтын хууль байгаа тийм. Саяны заалт бол байгаа. Хамгийн гол нь энд нөгөө хуулиа дагаж мөрдөд явна гэсэн нэг ойлголт бол байгаа тийм. Яг хот байгуулахад ямар одоо процедураар яаж хийх ёстой вэ тийм. Энэс гадна бас нэг юм ер нь бол бусад орны жишийг харж байхад хотод амьдарч байгаа иргэдийн соёл гэж тустай байдаг тийм үү. Хотын дүрм гэж нэг асуудал бас тустай байдаг. Тийм. Тэгэхээр энэ бол одоо энэ чинь хот гэдэг нь түрүүн ярьсантай ингээд маш жоохон газар, маш хүн амын нягтрал үүссэн тийм газар. Тэгэхээр энд нөгөө миний ч ирэх ашиг,
таны ч эрх ашиг энэ байгаа бүх улсуудын эрх ашиг хөндөгдөж байгаа. Тэгэхээр өөрийнхөө эрх ашигаас гадна бас давхар олон хүмүүсийн эрх ашигыг бас давхар бодолцох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо ингээд нэг сууршмал одоо нийгэмд ингээд удаан явцсан хотчлтын процесс их удаан болцсон газруудад бол яг хотын соёлоороо явцдаг. Зарим газрууд бол маш хатуу дүрмтэй үл байдаг тий. Энэ тэгэхээр миний бодлоор бол яг энэ дээр бол яг энэ хотын дүрм гэсэн юм бол ер нь бол үйлчлдэг байх хэвээр. Тэгжээж одоо энэ жоохон орон зайд олон тооны хүмүүс харилцан биеиндээ үр ашигтай, эдийн засгийн хувьд үр ашигтай, харилцан бие биенийг хүндэтгсэн тийм нийгмийн бүтээн байгуулахын төлөө одоо амьдарсаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ соёл дүрмийн асуудал бусад орны хотуудын жишгээс бол харагддаг л да. Тэгэхээр Пүрэв Эрдэнэ багшаас одоо соёл болон хотын одоо үн цэний асуудал, хотод яагаад амьдрах гэдэг нь Улаанбаатар хот маань одоо нийгэм эдийн засгийн болон боловсролын за эрх мэдэл хүчний бол Монгол улсын одоо дефакто төв. За энд Лондон хотод бол одоо байшингийнхаа нүүрний фасадыг гэж ярих юм уу та би нэр томьёог нь буруу хэрэгжилж магадгүй өөрчлөлтөө хотоосоо зөвшөөрөл авдаг. Яагаад гэвэл тэр хүний хувийн өмч ч гэсэн за бас нийтийн өмч гэж үздэг нь бол их том соёл санагдсан. Тэгэхээр Улаанбаатар хотын яг архитектур талаас хэр үн цэнтэй түүх агуулгдсан хотууд вэ? За өнгөц хот сонирхтгүй архитектур сонирхтгүй үний нүдээр харахад бол Улаанбаатар хотод маань шинээр баригдсан англи хэлээр одоо ландмарк гэж ярьдаг хэдэн том офисын байшин гар ингээд төлөөлүүлээд ингээ яриад байдаг. Тэгэхээр хэр их түүх энэ хотод бас агуулгдаж байна. Хайрлаж, хамгаалаж, бахархах ёстой объектууд ихтэй хоттой орох уу эсвэл харьцангуй бас залуу хот болохоор цөөхөн доор. За энэ дээр яг бидний түрүүн бас ярьж байна. Маш богино хугацаанд бид нэр суурьсан учраас өнөөдөр бид нэр соёлжиж нийтээрээ амьдрах соёлыг бүгдээрээ сурч чадаагүй байна л да. Яагаад вэ гэхээр бас одоо малчид хөдөө орон нутгаас ч юм уу хүмүүс нэмэгдээд идэг. Тэгэхээр энэ бол нэг юм 10 жилийн ч юм уу 20 жилийн соёл сурах асуудал биш болоод 2 3 үе явж ээж энэ соёлын асуудал яригдах байх. Яг нь манай Улаанбаатар хотын хувьд бол улсын одоо нийслэлийн болон улсын нөгөө өвд багтсан барилгууд байна. Одоо энэ бол ялангуяа сүм хийдийн модон барилгууд. Тэгээ барилгажилт одоо зогсон байж байгаа гэдэг юм уу 19 дугаар зууны ихэнх үед ч юм уу ямар нэгэн барилгажилт байхгүй байж байгаа. 40-од оноос барилгажилт эхэлсэн. Тэгээ энэ барилгуудыг өнөөдөр аваад үзэх юм бол 60-ад оны хүртэлх барилгууд үндсэндээ 50 жил болцсон байна л да. Тэгээ барилга үндсэндээ 50 жил болно гэдэг нь бол одоо соёлын өв болно гэсэн үг юм байна. Тэ. Тэгэхээр 50 жил болцсон ашиглалтанд дууссан нураана гэдэг асуудал бол том буруу гэж би үздэг. Яг нь энэ дээр зарим одоо түүхэн барилгуудыг нураацсан жишээнүүд байна. За жишээ нь 40 мянгатын барилгуудыг нураагаад дахиж өндөр их мундаг барилгууд барина гэсэн ч хандлагууд ингээ явж байгаа. Энэ бол бас буруу юм л да. Яагаад гэвэл бид нураагаад байх юм бол Улаанбаатар хот ч одоо хамгийн сүүлийн үеийн нөгөө шилэн хотууд чиг ийм хот болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр бидний түүх хаана байх юм бэ? Хүмүүсийн дурсамж хаана байх юм бэ, тийм ээ? Өнөөдөр энэ барилгууд оршин тогтож ийн гэдэг нь энэ барилгуудад амьдарч ийсэн, ажиллаж ийсэн маш олон хүмүүсийн дурсамж тэнд явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо өв болгож үлдээх хэвээр асуудал. Энэ нь бол олон улсын төвшөнд болох тэр Докомомо гэж байгууллага байна л да. Тэр орчин үеийн хөдөлгөөнөөр үүссэн барилгуудыг хадгалах хамгаалах гэдэг олон улсын байгууллага. Манайд энэ бол яг өнөөдөртөө илсээд орцсон ч юм уу ийм асуудал бол байдаггүй. За нөгөө талаас хүн өөрөө соёлтой байна гэдэг нь тухайн орчин мундаг гоё байх хэрэгтэй асуудал. Тэгээ энэ дээр харааны тав тух гэдэг асуудал ярьдаг. Жишээ нь ингээд гадаа гараад харахад яа сэтгэл сайхан амрах уу, алхах уу гэдэг асуудал тийм ээ. Тэгэхээр энэ орчин бид нөр бүрдүүлэхгүйгээр хүндээ чиглэхгүйгээр зүгээр юм барилга барих уралдаа явагдаад байна л та. Тийм учраас их л гоё ингээ архитектурын талаас л их гоё барилга байгаагаас биш тэр хотын нэг элемент гэдэг үүднээсээ ярихдаггүй. Хотоор явж байгаа хүн тэрнээс таашаал аавна гэдэг нь бишээр дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн тав тухайг их бодоод байдаг. Тэгэхээр яг манай архитекторуудын бас тэр хот талаасаа юм арай жоохон өргөн цар хүрээнээс нь техникийн одоо бидний нийгмийн талаас нь юм уу те энэ олон талаас нь харж үзчихэж бас барилга байгууламжаа төлөвлөж одоо тэр гадаад үз хэмжээг нь нэмэх асуудал
Тэгээ тэрний нэг одоо эд ширхэг болох асуудлыг чухал юм аа. Тэгэхээр Батэрднээс асуухад бол за нийслэл маань одоо маш их тулгамдсан байгаль орчны болон нэгтршлийн асуудалтай байгаа болохоор бол галаа унтраагаад явсан нь одоо зөв юм аа гэхний баяр дараа түрүү хэллээ. Тэгэхээр өгдөлөнд юм байж магадгүй. Гэхдээ барилга бол хот биш, байшин бол хот биш юм аа гэдгийг бол одоо байнга ярьж эхэлсэн. Хот бол амьд хүн төвтэй байх ёстой гэдэг. Манайх бол одоо зүгээр албан байгууллага төрийн байгууламжаа ингээ харахад барилга хот байгуулалтын яамч гэдэг юм уу те. Тэгэхээр хуучин социализмын үеийн за байшин бол хотчлт юм байна гэдгээр ойлголтууд үлдсэн баг. Тэгэхээр энэ ойлголт ингэж өөрчлөгдөж байгаа үед Улаанбаатар хотод ирээд тийм арай өөр шийдлүүд танилцуулдаг тийм гадны иргэд бол олон ирж исэн санагдаад байна л да. Тэгэхээр бид нэр одоо асцсан байгаа гал дээр биш бид нар бүр урагшаа одоо юм алгаснаа гэдэг шиг одоо ирээдүйд ирэх асуудлыг урьдчилж хотоо төлөвлөх тийм шийдлүүд хардаг уу? Ирээдүйд бид нэр одоо 1 секундын дараа юу болох гэж мэдэхгүй шүү дээ. Үгүй яг projection хийж болно шүү дээ. Улаанбаатар хот руу сүүлийн 10 жил ирсэн хүмүүс хамгийн шилдэг арга бол түрүүний одоо бид бүгдийн санал нийлж байгаа юу бол судлааг товтлох хэрэгтэй. Бид нар өнөөдөр судалгаа юу ч хийхгүй явж байгаа. Судалгаа хийхгүйгээр за таагаал за иймэрхүү байх болов гээл тэгэл ингээл хийчихэж байгаа байхгүй. Энийг за бас зарим газар би судалгаа хийж ерөнхийдөө бол болцоогоор судалгаа хийдэг. Гэхдээ хүн хүч маш хязгаарлагдав. Тэгээ өдөр тутмын ажилд яадаг. Тэгээд түрүүний юу байна л да. Би энэ бүр төвжирэл гэдэг асуудал миний толгойд бүр альтернативс хаш эргэлдээд бүр өөр төвлөрөх болцоог болчиход төвжирэл гэдэг бол ямар ч хотод тулгардаг маш том одоо асуудлууд энийг энэ эргээд эдийн засгийн маш сөрөг юутай нөлөөтэй. Тэгээ энэ төвжирлийг бид нар шийдэхгүй бол өнөөдрийн одоо Азад төвжирлээр алдартай Манила хот шиг болно. Манила бол өчнөө сая манайхын хэд нугалцсан хүн амтай газар гэхдээ бидэрт бол тэрийг янзлах бол харьцангуй болцоо байгаа. Сая 300 сая 400 мянган хүнтэй. Тэгэхээр таны шийдэл миний зөвөр яг би бол зөвөр ганц хоёр энтэн жоохон судалсан материалаа харахад бол хамгийн зөв шийдэл бол нийтийн тээврийг хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой. Өнөөдөр бид нар дугаараар хязгаарлаж байна. Ямар нэгэн байдлаар машинуудыг ачиж байна. Ингээд нөгөө нэг машин унж байгаа хүмүүсүүдээ шууд ад үзэж эхэлж байгаа. Машины хэрэглээг хязгаарлах нь зөв. Гэхдээ болоогүй. Тэрний өмнө бид нар олон алхмуудыг хийсний дараагаар машины хэрэглээг хязгаарлах ёстой. Тэр нь хамгийн ихэнд болохоор явган хүн болоод нийтийн тээврийн зорчих бүрэн болцоог нээж өгөх ёстой. Хаана хүмүүс амьдраад байгаа, хаана хүмүүс ажиллаад байгаа, өглөө болон хүмүүс ажилдаа явахдаа аль цагаас аль цаг руу явж байгаа гэдэг судалгааг модель дээр хийх ёстой. Тэр модель гаргаад авсны дараа тэн дээр чинь нийтийн тээврийн сүлжээний юу гарч ирнэ, хаанаас маршрутууд нь. Тэр маршрутаа хийгээд ирэхлээр өнөөдөр би 30 минут цаг төгчрөхөө эсвэл 10 минутын дотор би хотын төв рүү ажил руу гарах уу гэдэг хүн дээр өглөө хүн шууд шийдвэр гаргах байхгүй. Тэгэхэд ингээд бол аянда машины хэрэглээ багасч эхэлнэ. 5 дутаа болно гэхээр манайх зурагт одоо янз бүрийн автобусанд тавих асуудал яриад байдаг. Эсвэл одоо суудлын бүрээс тэр бол биш. Цагта өнөөдөр би 8 цаг 30 минутад ажлынхаа гадаа ирэхээ мэдж байгаа бол бид нийтийн тээврт итгээд нийтийн тээвртээ сууж штэ. Өнөөдөр тийм болцоо байхгүйгаа учраас хоцордог хүлээдэг учраас нийтийн тээвэр хэрэгжилж байгаа болохоор тэгэхээр бидний төвжирлийн галцаа бол яалтчгүй одоо нийтийн тээврийг сайжруулах тэгжээж төвжирлийн одоо нөгөө машиныхаа дугаараар хязгаарлал нь бүр 50% хязгаарлаж болно. Тэгэхэд бол нийтийн тээвртээ суув. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийг даваагаар өгж хот төлөвлөлт болон хот байгуулалт сэдвээр 6 зочинтойгоо ярилцж байна. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хэлцүүлэгдээ орцгоё.